Бүгдээрээ сайн мэдсэн үү? Гэрэл тарууд байна. За, энэ удаагийн уншлагаараа болохоор тантай харилцаа холбоогүй байгаа, би бинийг болгосон, хол зай харилцаанд байгаа. Эсвэл аль хэдийн эксүүд болцсон юм харилцаатай байгаа хүмүүсүүд маань таны бүр мөсөө орхисон уу гэдгийг хамтдаа харах болно. Тэгээд угаасаа л одоо манай уншлага зургаар ингээд сонголт хийлэгдэг. Тэгээ удахгүй энэ дээр зураг гараад ирнэ. Та бүгд маань зургаас сонголтоо хийгээд группийнхаа цаган дээр дараад ороод ирээрэй. За, нэгдүгээр бүлийнхаа маань уншлагатай тавтаа морил. Энэ удаагийн уншлага маань болохоор харилцаа холбоогүй байгаа X-ийн талаар уншлага байгаа. Энергийн шалгалт маань за та тэр хүнийхэн талаар ямар бодол мэдрэмжтэй байгаа вэ гэдгийг хамтдаа хараад за тэр нь танд таарч тохирч байх юм бол тэр хүнийхэн талаар бодол мэдрэмж нь таарч тохирч явах юм бол та уншлагаа үргэлжлүүлээд сонсох боломжтой гэсэн үг. За уншлага маань бол хоошоо 4 хэсэгтэй байгаа даа. 2, 3, 4, 5 дахь хэсэг гэж байгаа. За 2 дахь хэсэг дээр болохоор та энэ харилцаанаас яг юу хүсэж байгаа вэ? За таны бодож байгаа тэр хүн таны талаар ямар бодол мэдрэмжтэй байна вэ? Тантай ер нь хэр урт хугацааны ирээдүй харж байна вэ гэдгийг хамтдаа хараад за тэр хүн ер нь тантай холбоо барих уу, холбоо барих бол хизээ холбоо барих вэ гэдгийг хамтдаа харнаа. За ингээд хамтдаа энергийн шалгалт буюу за та харилцаа холбоогүй байгаа хүмүүс талаар ямар бодол мэдрэмжтэй байна вэ гэдэг хэсэг рүү орё. За энэ дээр бол King of Cups буюу хааны аяг гарч ирсэн байгаа. За энэ ингээд ажиллах юм бол хар морьтой ханхүү гэж бол харагдаж байгаа. За тэгээд хоёрын харилцаа ямар харилцаа байх боломжтой вэ гэхээр нэлийн удаан үерхсэн. Ер нь бол нэг 2-3 сар үерхээс салцсан асуудал бол биш. Би бинийг бол нэлийн удаан хугацаагаар таньж мэдсэн, магадгүй гэр бүл байсан, магадгүй одоо нэг гэртээ амьдарч исэн гэдэг ч юм уу. Ямар ч байсан урт хугацаанд үерхчихсэн. Ер нь жилээс дээш хугацаа, 8 сараас дээш хугацаанд үерхчихсэн юм хүмүүс байгаа даа. За тэгээд та энэ хүнийг ерөнхийдөө бол одоо харилцаа холбоог удсан байх магадлал бас яг өндөр. За тэгээд энэ хүнийг бол та одоо аюу сайн ойлгож таньж мэдж байгаа. За ер нь бол аюу тайван хүн байсан юм байна. Тэгээд ингээд ер нь надад би ч бас тэр хүнийг аюу гомдоож исэн юм байна. За намайг бол нэг тэгж хүчээр шахахгүй байсан юм байна. Ер нь намайг хүндэлдэг байсан юм байна. Намаа яаж аз жаргалтай байлгах уу те гэдгийг айгу мэддэг байсан юм байна. Тэг би айгу жижиг юм детальд анхаарад тэр хүн намаа ингээд зовоож исэн гэдэг ч юм уу, тэр хүнд би айгу ингээд гомдсон, гомдлоосоо болоод тэр хүнийг сайн ойлгохгүй байжтэй. Уул нь бол X маань бол айгу сайн хүн байсан байна, айгу тогтвортой. Гэр бүл байсан бол гэр бүлээ айгу саавж явдаг гэдэг ч юм уу, ер нь хүмүүжил сайтай гэдэг ч юм уу, сэтгэл хөдлөл айгу гоё барьж чаддаг, айгу тийм төлөв, тайван, төвшин тийм хүн байсан юм байна гэдгийг одоо л ойлгоод байгаа гэж бол харагдаж байна. За тэгээ Page of Cups уруу харж гарч ирсэн гэхлээр тэр хүнийг та айгу боддог, сэтгэл дотор айгу боддог ч гэсэндээ заримдаа гомдох гомдол байдаг. Холбоо бариад үзвэл яах бол нэг уулзъя барья гэдэг ч юм уу, буцаж эвлэх талаар хэлээд үзвэл яах бол гэж дотроо боддог. Заримдаа ингээд мөрөөдөж боддог. Мөрөөдөж гэх юм ургуулж боддог гэдэг ч юм уу. Ингээд намайг очсон чинь айгүй гоё эргээр хүлээж аваад бид хоёр одоо ингээд гоё эвлэрж юм гэдэг ч юм уу. Нэг тийм уран төсөөллөө ашиглаж бодох үе бол байдаг. Гэхдээ тэрийг бол яг 100% үйлдэл болж гаргаагүй гэж бол харагдаж байна. Мессеж өчөөд гэдэг ч юм уу. Тийм үйлдэл бол гаргаагүй. Зөвхөн сэтгэл зүрхэндээ тэр хүнтэй буцаад эвлэрүүл яах бол гэж бол бодож явдаг. Гэхдээ дотроо бол хөнгөн тийм гомдлыг бол өдөр бүлийнхэн бол тейсэр байдаг. Тэгээд очоод ерөнхийдөө уулзъя барья, буцаж эвлэрээ, эсвэл ярилцаад үзье гэж санал тавих үед намайг татгалзаад намайг яг үл томсорлоод эвгүй байдалд орчуул яана гэж айгаад үйлдэл хийдгүй гэж бол харагдаж байна. За Ace of Pentacles доош харж гарчсан тэгэхээр бас ингээд юм найдлага бол байгаа даа. Бидээрт одоо дахин боломж гарах болов. Энэ харилцаа одоо үнэхээр ингээд дууссан гэж юу?
дахиад эхлээд үзвэл бид хоёрт яах бол гэсэн нэг юм одоо энэ алимыг харах юм бол нэг юм гэрэл хасж байгаа зү тий. Харанхуй дунд ингээд гэрэл хассан юм алим байгаа даа. Тэгэхээр яг энэ харанхуй дунд нэг эцсийн ла буланд одоо нэг юм цаатлын бүр нэг юм гэрлийн нэг юм юу харагддаг шүү дээ үзүүр. Тэр шиг бид хоёрт дахин ийм нэг боломж байгаа болов уу гэж таас ингээд хаяас ингээд бодох үе бол байдаг. За тэгээд 10-100-оос доош гарч ирсэн 10 сэлэм уучлаар 10 сэлэм доошоо гарч ирсэн учраас би өөрөдөө хоёрыг холбоогүй бас нэлээд удаж байгаа болов уу гэж бол бодсон. Тэгээд нэгдүгээр бүлийнхний хувьд бол ангаалтын ажил гэдэг ч юм уу тэр хүнийг ойлгож ухаарах энэ харилцааныхаа үн цэнийг аягүй сайн ойлгодог болсон байна. Тэгээ ерөнхийдөө тэр хүнийг баг багаар тавьж явуулж байгаа. За эсвэл бол баг багаар уучлж байгаа гэж бол харагдаж байна. Тавьж явуулна гэхээс илүү тэгээд уучлж байгаа. За надад ч алдаа байсан юм ээ. Тэр хүнд ч алдаа байсан юм байна. Хүн гэдэг чинь бол ингээд түүх сантай биш учраас бид нарт алдаа гарах үе байдаг. Гэхдээ за шүсэндээ ах чинь шүү манайхаа. За тэгээд тийм ерөнхийдөө бол тэр хүнийг аюу гоё ойлгож эдгэрч байгаа гэж бол харагдаж байна. Миний алдаа дутагдал юм байсан юм байна. Тэр хүний алдаа дутагдал юм байсан юм байна. Гэхдээ эерэг зүйл ингээд гэх юм бол би тухайн үед нэг жоохон тайван хандаад гэдэг ч юм уу яарсан шийдвэр гаргаагүйсэн бол эсвэл би яг одоогийнх шиг тэр хүнийг ойлгодог байсан болоосой гэж айгу боддог байсан. Тэр хүнийг муу хүн гэж бодоод гомддог байсан бол одоо бас нэг юм сайхан зүйлс нэг анзаараад тэр хүний аюу гой уучлж байгаа гэж бол харагдаж байна. Нөгөө талаасаа бас тэгээд тэр хүнийг ингээд дахин бодоод байгаа нь тэр хүн ирэхгүй холбоо барихгүй байгаа нь бас нэг юм бүтггүй зүйлийн араас яваад байгаа нь тань төвөгтэй байгаа учраас тэр хүндээ бас заримдаа сайн сайхныг хүсээд энэ харилцааг бас ингээд дуусгах нь зөв юм болов уу гэдэг бодол бас орж ирдгээ. За сүүлд нь бол Page of Swords гарч ирсэн. Тэгэхээр та бол тэр хүнийхээ талаар social media интерес нэлээгүй хайдаг байж магадгүй юу хийж байгаа бол хостой болсон болов гэдэг ч юм уу нэг жоохон тагнадаг гэх юм уу юу хийж байгаа бол хаана яаж цагийг өнгөрөөж байгаа бол за холбоо байруул яах уу гэж заримдаа ингээд нэг зөрөгтэй үедээ бас ингээд уцаа барьж аваад бас мессеж бичих гэж ингэж бичиж агаад буцаж ингэж устгадаг гэдэг ч юм уу сансаргүй байдлаараас ингээд сэтгэл хөдлөлтөд автаад бас нэг ганц хоёр мессеж бичижсэн удаач бас байх. Миний талаар юу бодож байгаа бол намайг бодож байгаа болов намайг бүр ингээд бүрмгсэн мартцсан болов өнтер гэдэг талаар хариулт айгүйх авахыг хүсдэгэ гэж бол харагдаж байна. За тэгээд энэ хүртэлх ерөнхийдөө таны бодол мэдрэмжинд тохирч байгаа юм бол та 2 3 4 5 дахь хэсэг рүү ороход болно шүү гэж хэлмээр байна. За тэгээ нэгдүгээр бүлгийнхэн маань энэ харилцаанаас яг юу хүсэж байгаа вэ гэдэг дээр болохоор энэ харилцаан дээр бас нэг юм боломж байгаа баха гэж бас итгэж найдахыг хүсэж байгаа. Бид хоёр буцаж ингээд би биендээ дурлаад харилцаагаа сэргээгээд ингээд эвлэрэх боломж бид хоёрт байгаа гэж бол хүсэж байгаа. Тэгээ дахиад romantic feeling гэдэг бол угаасаа л те би бинээсээ ингээд догдлсон хайрлсан мэдрэмжийг буцаж авахыг хүсэж байгаа. Нөгөө талаасаа та бас заримдаа аюу ганцаарддаг учраас хайр дурлал тийм романтик байдал халамж энтрийг авахыг хүсдэг. Тэгээ нөгөө талаасаа бас тэр хүнтэйгээ энэ харилцааныхаа романтик харилцаагаа өргөжлүүлээд эвлэрч найрамдахыг хүсдэг гэж бол харагдаж байна. За тэгээд хүлээхийг хүсэхгүй байна. Тэр хүн надтай холбоо бариасаа ингээд хүлээхээс залхаж байна гэсэн нэр байгаа. Гэхдээ бас бид хоёрт ингээд 100 ирээдүй байгаа болов гэдэг дээр жоохон итгэл суултаа. За тэгээд тэр хүндээ бол би хайртай, та бол энэ хүндээ бол хайртай хэвээрэл байгаа юм байна. Тэгээд тэр хайр дурлалаа бол бас зөрөгтэй илэрхийлж чадахгүй байгаа дээ. За тэгээд буцаж эвлэрлээ гэж бодоход одоо ив найрамдалтай сайхан харилцаатай байж чадах болов гэсэн бас итгэл бас жоохон сул байгаа л гэж бол харагдаж байна. Гэтэ ер нь ингээд нэг юм дүгнээд бурмаасаар нь дүгнээд үзэх юм бол дийлэн хувь нь бол энэ хүнтэйгээ буцаж романтик харилцаанд орохыг хүсэж байгаа гэсэн нэрийн түлхүү давнгаа байгаа айдас эргэлзээ байгаа ч гэсэндээ гэж бол харагдаж байна.
За одоо харин 3 дугаар хэсэг рүүгээ хамтдаа оръё. За 3 дугаар хэсэгт маань болохоор тэр хүн таны талаар ямар бодол мэдрэмжтэй байдаг вэ гэдэг дээр бол Page of Pentacles гарч ирсэн. Танаар Page of Pentacles, Ace of Pentacles доошоо гарч ирээд Page of Swords дэшээ Page of Cups доошоо гарч ирсэн. Тэгэхээр ерөнхийдөө болвол таны харилцаа холбоогүй байгаа X бол тантай бол харилцаа холбоо тогтоохыг хүсдэг. Тэгээ таныг бол маш үн цэнтэй дахиж ярилцах боломж олдвол гэдэг ч юм уу. Ер нь одоо дараагийн төрөл мөрөл гэж байдаг бол тий. Ер нь ямар нэгэн амьдрал боломж, хоёр дахь боломж гэж олдох юм бол таныг бол алдахыг хүсэхгүй, алдмааргүй байдаг тийм үн цэнтэй хүн гэж бол хардгаа. За дахиад ямар нэгэн байдлаар надад боломж ирүүл тий. Би тэрийг ингээд ашиглаад үзэх юмсан. Тэгээ нэгдүгээр бүлгийнхэн бол миний амьдралд маш хэрэгтэй хүн гэж бол таныг бол харж явдаг юм байна. За тэгээ энэ дээр бол Chariot доошоо гарч ирээд 7-гийн сэлэм доошоо Hermit доошоо гарч ирсэн. Тэгээ Chariot бол яг одоо ингээд сонголтоо хийгээ цаашаа урагшлахыг бол хийдэг байхгүй юу. Тэгээд хэрвээ Chariot дэше хараад гараад ирсэн бол за энэ хүн одоо ганц биеэрээ ингээд өөрчлөлтөө сонгосон гэдэг ч юм уу тий. За эсвэл одоо энэ харилцаан дээр үлдэхийг сонгосон гэдэг ч юм уу. Тэр сонголтоо бол хийгээгүй байгаа гэж харагдаж байна. За тэгээд юуны сонголтыг хийгээгүй байгаа юм бэ гэдэг дээр Lovers гарч ирсэн гэхлээр хайр дурлалын харилцаан дээр буюу энэ харилцаан дээр үлдэх үү, бүрнэсэн явах уу гэдэг дээрээ 100% сонголтоо хийгээгүй байгаа л гэсэн үг. Тэгэхээр биеэрээ хол байгаа ч гэсэн сэтгэлийн хувьд 100% танаас холдож яваагүй л гэсэн үг. За нөгөө талаасаа бид одоо өөрийг чинь 100% сонгосон гэдэг тэр сонголтоо бас хийгээгүй. Эргэлзээ сонголтоо хийгээд тэмүүлж явж байгаа гэж бол харагдаж байна. За одоогийн байдлаар бол ерөнхийдөө бол нэг юм ганцаараа байгаа л гэж бол харагдаж байна. Хос мостой гэхээс илүү тэгэхээр ганцаараа байгаа. Тэгээд өөрөө өөртөө айгүй ажиллаж байгаа. Би одоо ер нь хүнтэй суухад бэлэн юм уу? Хосын харилцаанд ороход ер нь бэлэн юм уу? Би ер нь ирээдүйд ингээд урт хугацааны харилцаа би ер нь авч явах хэмжээнд ингээд байна уу өнтер гэд өөрийнхөө дотоод дуу хоолойгоо нэлээ ажиллаж байгаа гэж бол харагдаж байна. За тэгээд 7-гийн сэлэм гарсан байгаа. Тэгээ энэ бол танд одоо өмнө хэлэх гээд хэлж чадаагүй гэдэг ч юм уу. Одоо эсвэл ингээд бодол санаанд нь байгаад байгаа. Гэхдээ танд хэлээгүй тэр нууж байгаа тэр мэдээллийг ерөөхдөө бол илтгэдэг. За тэрнэр бол 6-гийн аяга болон 10-ийн саваа доошоо гарч ирсэн. Тэгэхээр 10-ийн саваа доошоо тань дээр 10-ийн сэлэм доошоо гарч ирсэн. Тэгэхээр ерөөхдөө энэ хүний одоогийн мэдрэмж гэх юм бол ерөнхийдөө бол одоо нэг юм өнгөрсөн дэх буюу одоо таны талаар айгүйх зүйлүүдийг бодож санаж байгаа, таныг айгүй санаж байгаа. Тэгээд 6-гийн аяг ч юм бол угаасаа л өнгөрсөн дэх past time memory шүү дээ. Ер нь бол past time өнгөрсөн цагийн дурсамж байдаг. Тэгэхээр одоо ингээд таны талаар маш их бодоод өнгөрүүлсэн цаг хугацаа, харилцааныхаа алдаа оноо, за гоё юусэн цаг хугацаанууд айгүйх бодож байгаа, эргцүүлж байгаа гэж бол харагдаж байна. Тэгээ 10-ийн саваа доошоо гарч иж юм гэхээр яг энэ харилцаанаас бас айгүй хэцүү дарамт аваад байдаг гэсэн тэр зүйлүүдээ бас нэлээд эдгэж ангааж байгаа. Ер нь ярилцахад айгүй жоохон нааштай болчихсон гэж бол харагдаж байна. Тэгэхээр таны хувьд ч айгүй сайн эдгэрлээ хийгээд нөгөө хосч хувьд ч гэсэн айгүй сайхан эдгэрлээ хийж байгаа гэж бол харагдлаа. За ер нь бол одоо judgment дахиад гарч ирсэн гэхлээр өнгөрсөн дэх харилцааны талаар айгүйх бодожоо гэсэн шүү дээ. Хоёр харилцааны талаар миний хийжсэн алдаа юу байсан юм бэ гэдгийг айгүй сайн нухацтай бодож би ямар алдаа тусал гарах байсан, энэ дээр би ямар арга хэмжээ авчвал ер нь болох байсан, энэ дээр би ер нь арай л түрэгдсэн юм байна гэдэг ч юм уу те. Нилээн бас ингээд өмнө бол ингээл өөрийгөө өмөөрөл буулт хийхгүйгээ тэмцээд байдаг гэсэн бол одоо бол за
миний ч гэсэн буруу бас байсан байж штэ гэдгээс хүлээн зөвшөөрч байна гэж бол харагдаж байна. Тэгээд энэ хүний хувьд бол ганц биеэрээ байх уу эсвэл өөртөө чинь буцаж очих уу гэдэг шийдвэрээ гаргаж чадахгүй л яваад байгаа юм байна. За одоо ингээд 4-р хэсэг рүүгээ орё. За тэгээд тэр хүний хувьд бол тантай хэрэг урт хугацааны ирээдүйг харж байна уу гэхээр ер нь бол хоёр маш адилхан мэдрэмжтэй байгаад байна. Энэ дээр ингээд trust доош харж гарч ирсэн, таны бодож байгаа энэ Queen of Cups доош харж гарч ирсэн гэхлээр бас жоохон итгэл бас сул байна, айдас байна. Дахиж би нэгээ шаналгуул яана. Энэ харилцаан дээр би 100% бие дайчилж чадахгүй байвал яана. Дахиад би нэгээ зовоол яана гэсэн юм айдас ер нь бол байна. За нөгөө талаасаас би дахиж энэ харилцаан дээр шархалуул яах юм бэ? Би жоохон нэг тийм өөрийгөө хамгаалж байгаа энерги бол ялтчихгүй байна. За тэгээд Ace of Cups болон Fool card гарч ирсэн. Тэгэхээр ялтчихгүй. Таныг бол 100% мартаагүй. Тэгээд энэ хүн бол бас шинээр эхэлж үзхийг ер нь яах вэ тийм бидтэй бид хоёр ингээд алдсан л юм байна. Бас энийг гоё ойлгочлоо шүү дээ. Тэгвэл ингээд дахиж эхлээд үзье л та гэсэн юм хүсэл эрмэлзэл энэ хүнд бол аюу хүчтэй байна. Айж байгаа ч гэсэн дахиж эхлэе гэсэн бодол энэ хүнд бол маш их байна. За тэгээд гол нь таныг бас хүлээж авах болов, намайг уучлах болов, намайг бараг уучлахгүй байх гэж бас бодоод байна л да. Уучлал өршөөлийн карт доош харж гарч ирж байна гэхлээр яг л бас таны мэдэрж байгаа мэдрэмж байна те. Энэ дээр ингээс ханж байгаа заримдаа мессеж чимээр байдаг. Яа тэгээд энэ асуумар байгаа боловч чаддгүй. Тэгээд очоод ингээд би чамаа марцсан хойлоо салцсан юм штэ гэдэг нэг юм татгалцсан хариу авчихуудыг гэхээс бас айж байгаа айц байна. Яг л таны мэдэрж байгаа мэдрэмж одоо тэр ухаарлыг бол энэ хүн бол яг л адилхан л мэдрээд байна л да. Гэхдээ бол одоо шинээр эхлэх энэ харилцаан дээр хичээх тэр хүсэл эрмэлзэл нь бол таныг бодох юм бол бас арай илүү хүчтэй байна. За тэгээ 6-гийн зоос гарсан гэхээр яг энэ харилцаа үнэхээр одоо нэгдүгээр бүлийнхэн ч хүлээн зөвшөөрөөд би ч хүлээн зөвшөөрөөд хоёулаа энэ харилцаан дээр 100% хичээж ижил үр дүнд хүрэндээ гэдгийг энэ хүн бол аягүй сайн мэдж байна. Тэгэхээр одоо таны хүс яг ямар байр суурьтай байгаад байгаа юм болоо гэж бас мэдхийг хүсэж байгаа л гэж бол харагдаж байна. Тэгэхээр ирээдүйд энэ харилцаан дээр яах төлөвлөлтөө байгаа вэ? Ер нь бол асуулт нь бол тэр хүн хэр урт хугацааны ирээдүй харж байгаа вэ гэдэг дээр бол шинээр эхэлье. Одоо тэр хүнээс очиод уучлахгүйгээд үзье. Намайг одоо ингээд хүлээж авах болов яах бол гэхдээ харилцаан дээр хоёулаа хичээх хэрэгтэй гэдгийг мэдж байгаа учраас хоёулаа хичээгээд үзье. Дахиж шинээр эхлэе гэсэн юм бодолтой байгаа гэж бол харагдаж байна. За тэгээд нэгдүгээр бүлийнхний харилцаа холбоотой байгаа хүмүүс нь ялангуяа гэр бүл байж байгаа гэдэг юм уу айгүй урт хугацаанд байж агаад тусдаа болцсон салцсан хүмүүсийн хувьд хизээ холбоо барих вэ гэдэг дээр бол маш шулуун шударга ярилцахаар ирнэ. За бид хоёр ингээд би нэгээ гомдоож исэн юм байна. Чамд ч алдаа байсан юм байна. Надад ч алдаа байсан юм байна. Чи юу энэ харилцаан дээр эвлэрмээр байна уу? Яамаар байна гэдэг байр суурийг чи мэдхээр ер нь ирнэ гэж бол харагдаж байна. Яа тэгэхээр хатны саваа гарч ирсэн учраас маш нийн үгүй ярилцахаар бол ирнэ гэж харагдлаа. За тэгээ юуны талаар ярилцах вэ гэхлээр угаасаа 4-ийн саваа гэхлээр хоёулаа цаашаа харилцаагаа урт хугацаанд үргэлжлүүлэх юм уу? Яах юм бэ? Чи юу намайг хүлээж авах уу гэдгийг нэг тойруулаад авахгүй. Одоо юу гэдгийг нэг одоо юу гэх за би одоо татгалцсан арай авчвал би ингээд амар үгүй байдалд орчин гэж бодохгүйгээр үнэхээр ингээд шударгаар асуунал гэж харагдаад байна л да. Тантай холбоо барьж ирэх үедээ. За би бол ингээд ингэжсэн. Чиний одоо буруугаар бодож исэн. Миний гаргаж ирсэн алдаа бол үнэн байсан. Би тэн дээр тэгээд ингэсэн. Чи намайг хүлээж авч чадах уу? Ер нь цаашдаа хоёулаа харилцаа өргөжлүүлэхэд чи юу бэлэн үү гэдгийг юу гэдэг нэг тойруулаад авахгүйгээр шулуун шудраг өртөж нь бол
ярилцгаа хурж ирнэ. За тэгээд буцаж эвлэрээ. Ерөнхийдөө энэ гэр бүл болох гэдэг ч юм уу, гэр бүлийн харилцаатай байдаг бол гэр бүлийн харилцаагаа авч үлдээ. Доктортой удаан гоё үерхлээ авч үлдээ. Цаашдаа гэр бүл болъё гэх мэтчлэнгээр энэ харилцаагаа нэлийн эвлэрэл найрамдалд хүргэхээр тэр хүн холбоо барьж ирнэ гэж бол харагдаж байна. За тэгээд энэ дээр энэ хүний бол Hermit болон дүрийн сэлэм тэгээ Wheel of Fortune доош харж гарч ирсэн гэхээр энэ энергийг жоохон холбоо барих энергийг удаашруулж байгаа гэсэн үг. Тэгэхээр бол яг холбоо барьж ирэх үед л ерэн гэхдээ нэг тойруулаад авахгүйгээр шударгаар ирэх учраас та бүгд манаас хүлээч хэд гингүүл болоо гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө удаашралтай байгаа. Яг л тэр хүн бас дотроо одоо тунгааж бодож байгаа. Очоод юу ярих уу? Миний алдаа дутагдал юу байсан юм бэ гэд өөрийн чинь үн цэнийг илүү ойлгож байгаа учраас мэдээж хугацаа орно гэдэг та бүгд манаас ойлгох хэрэгтэй. За хугацааны хувьд гэх юм бол ерөнхийдөө болвол нэг 4-8 7 хоног. За бүр урт байлаа гэж бодоход 4 сарын дотор ерөнхийдөө бол нэг төр бүлийн харилцаа холбоогүй байгаа үнэн холбоо бариад ирнэ л гэж бол гарч ирсэн байгаа даа. За тэгээд нэмэлтээрээ хэдүүлээ юг харах вэ гэхлээр буцаж ирлээ гэхэд энэ харилцаа ер нь хэр тогтвортой үргэлжлэх вэ? Ирээдүйд ер нь юу болох вэ? За ингээд эвлэрээ сайхан амьдралаа гэж бодоход та тэр хүнтэй ер нь яаж харилцах хэрэгтэй вэ? Тэгээд тэр хүн танд ингээд хэлмээр байгаа боловч хэлж чадахгүй байгаа үсийг нэмэлтээрээ бүгдээрээ харнаа. За тэгээд нэмэлтийг авахыг хүсэж байгаа бол гэрэл дараад 2025 гээд Instagram хуудасаар за яг ийм сэдвтэй уншлагын нэмэлтийг авъя гэд мессеж өчөд ороод ирэх юм бол та бүгдтэй маш хэлбэрхэн авах зааварчилгааг явуулах болно. Тэгээд таалагдсан бол like and subscribe дараарай. Тэгээд уншлагын минь хүртэл сонсон та бүгдтэй маш их баярлалаа. За 2 дугаар бүлгийнхаа маань уншлагатай тавтамаар л за энэ удаагийн уншлага болохоор харилцаа холбоогүй байгаа хүмүүстэй ер нь бол зориулсан байгаа даа. За эхний хэсгэр болвол харилцаа холбоогүй байгаа X-ийн талаар та ямар бодол мэдрэмжтэй байгаа вэ? Ер нь энэ харилцаанаас та яг юу хүсэж байна вэ? Дотроо яг ямар мэдрэмжтэй юун дээр эргэлзээд байна вэ гэдгийг хамтдаа хараад за харилцаа холбоогүй байгаа тэр хүн таны талаар ямар бодол мэдрэмжтэй байна вэ? Энэ харилцаанаар урт хугацааны ирээдүй харж байна уу? За тэр хүн холбоо барих уу? Холбоо барих бол хизээ холбоо барих вэ гэдгийг хамтдаа харах байгаа. Энергийн шалгалтаар за та тэр хүний талаар ямар бодол мэдрэмжтэй байна вэ гэдэг маань энергийн шалгалтаар орж ирэх юм шүү. За тэгээд олон зүйл ярилгүй. Хамтдаа уншлагаа шууд орё. За та тэр хүний талаар ямар бодол мэдрэмжтэй байгаа даа вэ гэхлээр харилцаа холбоогүй энэ харилцаа одоо бүрэн бүсэн дууссан одоо яг тодорхой биш те ийм байгаад ерөөхдөө таныг айгүй ингээд тавгуутулж байгаа заримдаа ингээд яраад бушуухан ингээд асуучмаарч юм шиг те эсвэл одоо ингээд тэр хүнээс асуугаа тэр хүн дуусцаа ингээд хэлэх юм бол тарат картнаас ч юм уу хорвоо дэлхээс ч юм уу үнэхээр энэ харилцаа ингээд дууссан юм уу гэдэг тийм баталгаатай хариултыг хүсэж байгаа. Нөгөө талаас тэр хүнтэй харилцаа холбоогүй байгаа нь таны төвчээрийг айгүй барж байгаа. Тэр хүнтэй хурдан холбоо бариад асуудлаа ингээд цэгцлээд ярилцаад ойлголцоод эвлэр найрамдалд ерөөхдөө хүрхийг айгүй хүсэж байгаа. Одоо л ерөөхдөө харилцаа холбоогүй байхаас баг зэрэг ингээд залхаж байгаа гэсэн мэдрэмж танд бол төрж байна. За тэгээд тань дээр болон нөгөө хүн дээр 3 аяга дэшээ гарч ирсэн. Нэг талаараа хоёулын харилцаан дээр эвлэл найрамдлыг ерөөхдөө бол хүсэж байгаа. Нөгөө талаасаа та магадгүй энэ хүнийг өөр хостой болцсон байх гэж бодоод байгаа байж магадгүй. Одоо ингээд надтай холбоо барихгүй байгаа шалтгаан нь өөр хүнтэй болцсон байгаа юм шүү гэж та бас бодож байгаа гэж бол харагдаж байна. Мөн тэр хүнтэйгээ дахин эвлэл найрамдалтай аз жаргалтай буцаж эвлэрээд урт хугацааны ингээд гоё
амьдрал зохиогооч гэдэг юм уу те. Бүр ингээд нөгөө нэг ингээд магадгүй гэр бүл болохыг хүсэж байгаа. Гэр бүл болоод урт удаан хугацаанд хүүхдүүд энтертэй болоод маш гоо тайван сайхан бат бөх аз жаргалтай гэр бүл болохыг та бүгд манай л хүсэж байгаа. Гэхдээ одоо ингээд магадгүй та төрүүлээд холбоо бариад ингээд үзвэл яах вэ гэсэн бодол танд орж ирдэг. Гэхдээ намайг хүлээж авахгүй бол яах юм бэ? Би одоо эвлэрээ барь ярилцъя гэд хэлчихдэг. Би эвгүй байдалд орчвол яах юм бэ гэдэг бас айдас танд бол байна. За тэгээд ерөнхийдөө ирээдүйн талаар нэлээ их бодоод бид хоёрын харилцаа яах вэ? Одоо ингээд дууссан болов уу, яатсан болов уу гэсэн нэлээ ингээд сэтгэл зүйн хувьд жоохон тогтворгүй. Энэ шийдвэр ингээд яаж гарах бол одоо үлгэр яаж төгсөх бол гэдэг шиг энэ харилцаа одоо ингээд яаж төгсөх юм болоо гэдгийг мэдхийг хүсэж байгаа. Ер нь мараг ингээд бид хоёрын ирээдүй яах бол гэдгийг мэдхийг хүсэж байгаа. Тэгээд энэ харилцаа дуусаагүй байгаасай, тэр хүн намайг орхиогүй байгаасай, бид хоёр тогтвортой аз жаргалтай энэ харилцаагаа өргөжлүүлэх юмсан гэж бол хүсэж байгаа гэж бол харагдаж байна. За тэгээд энэ харилцааны хувьд бол магадгүй салын гэдэг ч юм уу, маргалдаад гэдэг ч юм уу, би бинийг блоклоод ч юм уу нэх удаагүй бэжж бас магадгүй гэж бол харагдаж байна. Хугацааны хувьд бол ойрхон маргалдаад боли энтер гэсэн ч юм уу те харилцаа холбоогүй байгаад байгаа. Заавал хугацааны хувьд бол бас богино энтер байх албагүй. Тэгээд зарим хүнд бол богино хугацаа амар урт санагдана, зарим хүнд урт хугацаа богинохон санагдана. Тийм учраас хүн үний тэр нэг хүлээх өнцөг тэр янз бүр гэдэг учраас өөртөө тохируулаад хүлээж аваарай. За тэгээд энэ хүртэлх ерөнхийдөө таны бодол тэр хүний гэх таны бодол мэдрэмж таарсан бол үргэлжлүүлээд туршлагатай хамтдаа оръё. За та яг энэ харилцаан дээр юу хүсэж байгаа вэ гэдгээр за ингээд бид хоёр одоо ингээд гэрлэн гэж бодож исэн эсвэл энэ харилцаа гэр бүлийн харилцаа сайхан урт удаан үргэлжлэн гэж бодож исэн бүр гэрлэлт хүртэл явна гэж бодож исэн харилцаа маань ингээд дуусчихж байгаа юм байх та. За би ер нь ингээд итгэж хүлээгээд үзье да гэсэн бодол танд бол байна. За тэгээд би тэр хүнд одоо боломж олгох нь зөв үү үгүй юу гэдэг дээрээ бас нэлээд хугацтай бодож байна. За тэгээд тун удахгүй та бас энэ шийдвэрийг гарганаа. За би энэ хүннийг ингээд хөлөөн зөвшөөрөөд одоо алдаа дутагдлыг уучлаад энэ харилцаа өргөжлүүлье. За эсвэл энэ харилцаан дээр жоохон хүлээж байгаа тэр хүний алдаа дутагдлыг өөр нь ойлгуулад нэлээд буулт хийлгэж байгаад хүлээж авъя гэдэг ч юм уу. Эсвэл энэ харилцааг болиё гэдэг ч юм уу. Тэр шийдвэрийг тав удахгүй гаргана гэж бол харагдаж байна. За тэгээд за бид хоёр бол хангалттай бие биенийг таньж мэдээгүй байгаа юм байна. Тэр хүний зан төлөвийн онцлог, мөрөөдөл энэ харилцаанаас юу хүсдэггүй, тэр хүн юунд дуртай, юунд дургүй гэдгийг бас яг 100% би бас таниагүй юм байна да. Илүү ингэж дотн олж би биенийг илүү таньж мэдэх юмсан гэж бол 20 дугаар бүлийнхэн хүсэж байгаа гэж бол харагдаж байна. За одоо харин уншлагын 3 дугаар хэсэг болох тэр хүн таны талаар ямар бодол мэдрэмжтэй байна вэ гэдэг дээр бас уншлагын өмнө хэлсэн таны тэр хүний бодол мэдрэмж дээр 3 аяга бас мөн таны хос дээр 3 аяга 3 зоос гарч ирсэн байгаа даа. Тэгэхээр яалтчгүй энэ хүн бол бас таныг 100% орхисон хүн бол биш ээ. Урт хугацааны ирээдүйг харж байгаа, буцаж эвлэрээд нэг юм санал бодол нийлээд энэ харилцаагаа урт хугацааны байдлаар ингээд үргэлжлүүлэх юмсан. Хамтдаа буцаж ойлголцоод чадах чинээгээр ярилцаад алдаа дутагдлаа засаад дахиж уулзаад те ингээд юм найрсаг ямар ч үйл ойлголцолгүй маргаангүй юм харилцаанд байх юмсан гэж бол хүсэж байна. За дөрвийн зоос бол ер нь 2 янзаар тайлбарлагддаг. Нэг бол энэ хүн өмнө ингээд өөрийнхөө буруу хүлээн зөвшөөрдөггүй, алдаа дутагдал маргаан дээр өөрөө ингээд ялалт авах гэж ингээд хичээгээд байдаг байсан бол энэ энерги ер нь бол тавьж байгаа буюу танд бууж өгж байгаа энерги байгаа. Эсвэл
За би одоо ингээд хорвоо дэлхийд бас ингээд найдаа. Хитрхи ингээд тавьж явуулахгүй тэр хүнийг ингээд алдахгүй гэж хичээсээр агаад би бас энэ харилцаагаа илүү токсик гэдэг ч юм уу. За тэгээд тийм нөгөө талаасаа бол нөгөө яг уу амар хичээхээсээ илүүтэйгээр хорвоо дэлхийд ингээд найдаад орхиё доо. Хичээгээд ингээд болохгүй юм. Тэгээд би бас яг 100% алдаа дутагдлаас ойлгохгүй байна. Би бол ингээд чатгаараа л хичээсэн. Гэхдээ ингээд урагшилж өгөхгүй байна, болж өгөхгүй байна. Тэгээд би яахаа энэ харилцаан дээр ямар гаргалгаа гаргахаа одоо магадгүй өөртөө чинь яаж харьцахаа өндөө ойлгохгүй байна. Тэгээд жоохон ингээд юм шантарсан, бууж өгсөн энэ нэрэг бол байна. Хоёр дахь хэсэг нь бол түрүүн тайлбарсан тий. Одоо хитрхи би ингээд өөртөө ялалт авах гээд өөрөөрөө зүтгээд ингээд ахаа болио тэр хүнд ингээд буулт хийгээд хайртай хүндээ буулт хийх чинь бас нэг буруу зүйл биш дээ гэдэг байдлаар ерөөхдөө харилцаа хүлээж авч байна. Таны талаар бас тэгж бодож байна. За тэгээд Page of Cups гарч ирсэн. За тэгэхээр яалтчгүй таныг бас айгу өрөвдөж байна те. За би бас энэ харилцаанд тэр хүнд арай л хүнд муухай мэдрэмжийг төрүүлэхээр харьцчихжээ гэд илүү сэтгэл нь бас айгу зөөлрсөн байдал бол хоёрдугаар бүлгийнхний харилцаа холбоогүй байгаа хүмүүст нь бол ажиглагдчих байна. Тэгээд за би уучлалтгүйгээд ингээд мессеж бичээ. Тэр хүнээс би одоо уучлалтгүйх нь зөв юм байна гэсэн бодол мэдрэмж төрөөд байгаа л гэж харагдлаа. За тэгээд энэ харилцаан дээрээ ер нь хэр урт хугацааны ирээдүй харж байна вэ гэдэг дээр болохоор харилцаагаа ер нь бол за ингээд дууссан юм уу эсвэл цаашаа ингээд үргэлжлэх гээд байгаа юм уу гэдгийг айгүй тодорхой болохыг хүсэж байна. Өөртөө чи нэг нүггүй ярилцаад за ер нь чи надтай ингээд цаашаа харилцаа үргэлжлэхийг хүсэж байна уу? Одоо ингээд гомдол бохомдлаа чи ер нь цаашаа тавьж явуулж чадах уу гэх мэтчлэнгээр уул нь би чамаас нэг ийм зүйл хүсээд байдаг юм аа. Миний энэ зүйл бол тийм том биш штэ гэдэг ч юм уу. Ямар нэгэн байдлаар ингээд нэг тодорхой ирээдүйдээ чи ямар байр суурьтай байна вэ гэдэг тодорхой мэдхийг хүсэж байгаа. Тэгж ярилцахыг хүсэж байгаа. За тэгээд яалтчгүй өөрт чинь бол татагддаг тэр мэдрэмж одоо ч байгаа энэ хүн өөрт ч одоо ч хайртай. Тэгэд 8 аяг гарч ирсэн гэхлээр заримдаа ингээд энэ харилцаа надад айгүй хэцүү мэдрэмж өгдөгөө. Тэгээ тэрнээсээ болоод би энэ харилцаанаас бас гармаар санагддаг. Ер нь энэ харилцааг болох нь зөв гэж би заримдаа боддог. За ингээд бүтэхгүй зүйл. За би тэр хүнийг зовоогоод байгаа юм чинь энэ харилцаанаас би өөрийгөө татъя, энерги татъя гэж бас өөрийгөө хүчилдэг цаг үе бол байдаг. Тэгээд ерөнхийдөө бол одоо тантай бүр ингээд ийм зүйлүүдийг уул нь ирээдүй хараад эвлэл найрамдлыг ингээд хүсээд байгаа хэрнээсээ одоо бол холбоо тогтоогоогүй энэ гой мэдрэмжүүдээ бол тантай бол ярилцаж чадахгүй байгаад байгаа. Тэг ярилцахаараа жоохон нэг тийм хүүтэй хүндий мэдрэмж төрүүлээд байдаг. Энэ харилцаан дээр ирээдүй харахгүй байгаад байгаа юм шиг тэр мэдрэмжийг танд өгөөд байдаг. За тэгээ одоо тэр хүний хувьд бол ингээд айгүйх юм шаналлтай 9-ийн сэлэн бол одоо нэг жоохон хэцүү энерги байдаг л та. Айгүйх харамссан, айгүйх зовсон, өөрийгөө ч буруутгаад 20 дугаар бүлийнхний маанч буруутгаад ингээд нэг юм зовлон шаналлаасаа салж чадахгүй байгаад байгаа нэг юм хүнд энергитэй байгаа л гэж харагдчихээн л та. Тэгээ энэ бол ингээд одоогийн бодол мэдрэмжтэй одоо миний асуулт бол энэ харилцаан дээр хэр урт хугацааны ирээдүй харж байна вэ гэдэг асуултыг асуусан шүү дээ. Тэнгууд давхар ингээд мэдрэмж нь орж ирээд байна гэхлээр энэ хүн таныг одоо бас энэ харилцаан дээр ямар байр суурьтай байгаа юм бэ гэдгийг бас мэдчихэд тэгээд хариугаа бас гаргана гэж бол бодож байна. Тийм. Үнэхээр би одоо 2 дугаар бүлийнхний хэцүү байдалд оруулаад ингээд зоогоод ах юм бол би үнэхээр хайртай байсан ч гэсэн тавьж явуулах нь зөв юм шиг байна. Би тийм хүүтэн шийдвэрийг бас гарах нь бас зөв юм шиг байна. Эрүүл бас харилцаа гэдэг ч юм уу үл ойлголцолтой байгаа харилцааг авч үлдэх гэж би ер нь ингэж хичээх бас хэрэггүй юм байна гэж бол бодож байна. Тэгэхээр урт хугацааны ирээдүй бол 2 дугаар бүлгийнхний
энэ харилцаан дээр ямар байр суурьтай байгаагаас шалтгаалнаа л гэж бол бодож байна. Тэгээ таныг илүү нааштай, хоёул алдаа дутагдлаа засаад энэ харилцаан дээр хичээ барих юм болвол энэ хүн болвол тантай хамт ингээд ирээдүгөө төсөөлөд явна. Тэгэхгүй гэвэл за би ингээд энэ харилцаагаа орхисон ч яах вэ гэсэн бодол энэ хүнд бол байна. За тэгээд тэр хүн ерөөдөө тантай холбоо барьж ирэх үү гэдэг дээр болвол хоёрын ингээд яагаад тэгэхээр би яагаад ингээд хоёр сайхан маргалдаад ингээд салах шийдвэр гаргасан би бинийг болоо гэсэн холбоогүй байгаад байгаа вэ гэж бодсон гэхлээр энэ хүний хувьд бол ингээд уур нь бол нэг зөөлрөөгүй нэгдэр бүлийнхний хувьд бол бүр ингээд удаад ойлгоод алдаа дутагдлаа бүр ойлгоод ингээд бүр ингээд одоо миний алдаа юм байсан мэн тэр хүний алдаа юм байсан мэн гэдгийг ойлгоц хүмүүс байсан. Тэгэхэд хоёрдугаар бүлийнхэн бол одоо л нэг тийм юм уур нь ингээд буцалж байгаа гомдол уур хор шар ингээд буцалж байгаа байдалтай байхтай учраас би сайхан маргалцсан юм болов уу гэж хэлсэн юм аа. За тэгээд хотоогоор бол энэ хүнд бол ингээд жоох өөрийгөө өмөрөг хандлага тэгээ бууж өгөхгүй гэсэн нэг тийм бардам зам ерөөдөө бол байна. За би хэрвээ ингээд тэр хүн дээр очиод буурт хийчих юм бол би дандаа л энэ дээр буурт хийгээд идэг болчвол яах юм бэ гэдэг нэг юм бардам зам бас энэ хүнд бол байгаад байна. Тэгээ тэр нь бол ерөөдөө энэ харилцаан дээр холбоо барихад бол аюу саад болж байна. За тэгээд яг нөгөө нэг одоо уур нь буцалж байгаа учраас нэг хүн чинь нэг уурын за тайвширхаар нь ярилц гэдэг шиг хоёрдугаар бүлгийнхний харилцаа холбоогүй байгаа хүн бол одоохондоо тайвшраагүй байна гэж хэлмээр юм байна. За тэгээд харилцаа холбооны хувьд бол нэг юм асуудлаа яг 100% олж хараад ингээд шийдэл бас хүрээгүй байна. За миний алдаа дутагдлын юм байна. Би хоёрдугаар бүлгийнхэнтэй харилцаан дээр ийм алдаа гаргаадсан юм байна. Уул нь нэг ийм жижигхэн л юм байсан юм байна. Энийг би ингээл засчих хэрэгтэй байсан юм байна гэдэг нэг тийм арга барилаа яг олоогүй байгаадаа учраас холбогдохгүй байгаа. За тийм magician доошоо харж орчихсан гэхлээр ойрын үед бол идэвхтэй алхам бол хийхгүй. За тэгээд хугацааны хувьд гэд хийм болвол 4-8 7 хоногийн дотор энэ хүн өөртөө чинь холбоо дотоохоор тий уучлалт гуйх мессеж энтрээ бичээд ярилцсан энтер гэл ороод ирнэ гэж бол харагдаж байна. За тэгээд ерөнхийдөө энэ харилцаан дээр энэ урьдчилгаан дээр нэмэлттэй байгаа даа. За тэгээд хоёр буцаж ер нь нийлэх бол энэ харилцаа ямар хөө байдлаар үргэлжлэх вэ? Энэ харилцааны ирээдүй ямар байх вэ? За тэгээд буцаад эвлэрлээ гэж бодоход та хэд маань энэ хосын харилцаан дээрээ хостоо яаж харилцвал илүү ойлголцсон, ив найрамдалтай байх юм бэ гэдгийг хараад за тэр хүн танд яг одоо юу хэлмээр байгаа вэ? Хэлмээр байгаа үгийг хамтдаа харах болно. За тэгээд нэмэлтийг маань авахыг хүсэж байгаа бол гэрэл тараад 2025 гээд Instagram хуудасаар энэ сэдвийн ийм нэртэй уншлагын нэмэлтийг авъя гэд хэлээд ороод ирэх юм бол хэдүүлээ маш хурдан ойлголцоод нэмэлтээ маш хурдан авчнаа. Тэгээд та бүгд таалагдсан бол лайк, subscribe дараарай. Тэгээд энэ хүртэл уншлагын маань сонсон та бүгддээ маш их баярлалаа. За тэгээд түр баяртай. За 3 дахь бүлгийн маань уншлагатай тавтаамаар л энэ удаагийн уншлагыг та бүгд маань бас видеоныхоо гарчнаас харсан баха. Харилцаа холбоогүй байгаа эксүүд би бинийг болоо гэсэн гэдэг ч юм уу харилцаа холбоогүй байгаа хүмүүс үнэхээр таныг орхисон уу гэдгийг хамт таарах гэж байгаа. За энергийн шалгалтаар болвол та түрүүнийхэн талаар ямар бодол мэдрэмжтэй байна вэ гэдэг нь энергийн шалгалтаар ороод ирчин. За энергийн шалгалтанд тань тохирч байгаа юм бол үргэлжлүүлээд уншлага маань хоошоо дахиад 4 хэсэгтэй буюу нийлээд 5 хэсэгтэй байгаа. 2 дугаар хэсэгтээ болохоор та энэ харилцаанаас яг юу хүсэж байгаа вэ гэдгийг хамтдаа хараад таны харилцаа холбоогүй байгаа тэр хүн таны талаар ямар бодол мэдрэмжтэй байна вэ? Энэ харилцаан дээр ер нь хэр урт хугацааны ирээдүг харж байна вэ? За тэр хүн энэ харилцаан дээр үйлдэл хийх үү, тантай холбоо барих уу? За барих бол хизээ холбоо тогтоох вэ гэдэг хугацааг хамтдаа харнаа.
За тэгээд уншлагатай хамт орцгоё. 3 дугаар бүлийнхаа маань харилцаа холбоогүй байгаа хүний хандлаар ямар бодол мэдрэмжтэй байгаа вэ гэдэг дээр болвол за ер нь бол айгүй эргэлзээтэй байна. 200-аас доош харж гарч ирсэн стринг доошоо гэхлээр заримдаа та бодохдоо за угаасаа тэр хүн бит хоёр ингээд тохирохгүй юм чи тэр хүнийг тавьж явуулах нь зөв гэж заримдаа боддог хэрнээ өөрний өдөр босож ирэхтэй гэдэг ч юм уу өөрний өдөр сэтгэл зүйн байдал янз бүр байдгаас шалтгаалаад энэ харилцаа буцаас сэрэгчээсээ бит хоёрт боломж гараасаа илүү эрүүл тогтвортой ойлголцсон харилцаа бий болоосой гэж боддог. Ер нь бол хоёр зүйлийг ер нь бол бодож байгаа. Тэгээд би энэ харилцаанд их хүчтэй, би энэ харилцаа ганцаараа авч явж чадна, би энэ харилцааг дуусгах чадна, би энэ харилцаанд өөрөөрхөн байр суурийг хамгаалж чаднаа гэж өөрийгөө ингэж нөгөө хүчээр хүчилж байгаа хэдий ч за яг одоо өөрийнхөө хүссэн шигээ тийм хүчтэй байж чадахгүй байгаа, заримдаа шантрах үе байгаа. Дотроо эмзэглэх, ядрах те өөрийгөө барьж чадахгүй эмзэглэх, заримдаа бүр уйлах гэдэг ч юм уу ганцаардах ийм мэдрэмжүүдийг айгүйх хосолсон байдлаар авч байгаа. За тэгээд тэр хүнд гомдол ер нь бол шарах бол багаар идэрч байгаа ч гэсэндээ 100% бас тавьж явуулж чадаагүй байгаа даа. За шарах идэрнэ гэдэг нь юу гэсэн үг гэхээр за тэр хүний ер нь ойлгож эхэлж байгаа. За битүүрийн харилцаанд нэг ийм алдаа дутагдал байсан юм байна. Миний бурууч байсан юм байна. Тэр хүний бурууч байсан юм байна. Тэн дээр би ингэж болох байсан юм байна. Илүү гаргалгаа, илүү тайван хандсан бол энэ харилцаан дээр болох байж дээ. Гэт энэ харилцаан дээр гаргадаг байсан алдаануудаа аюусаа олж харж чадж байгаа. Тэгээд сэтгэл санааны хувьд бас яг түрүүлсэнтэй юм тогтворгүй байгаад байгаа. Хүлээх үү, орхих үү гэл тэ. Гэхдээ яг цаанаа болвол энэ харилцаан дээр шинэ нэглэл ирээсээ бит хоёрт одоо энэ ингээд харах юм бол маш харанхуй өрөөнд ингээд гэрэл хасж байгаа юм шиг бит хоёрын хувьд гэдэг юм бол нэг юм оч гэрэл хасаад энэ харилцаанд гоо шинэ эхлэл гараасай буцаж эвлэрч найрамдаж энэ харилцааг үргэлжлүүлэх юмсан гэсэн хүсэл бол 3 дугаар бүлийнхэнд байна. За тэгвэл одоо ерөнхийдөө та бүгдийн хувьд бол ингээд хэдий эргэлзэж байгаа ч гэсэндээ одоо ер нь бол ингээд харилцаа холбоогүй байгаад удахын ирээр цаг явахын ирээр цаг хугацаа өнгөрөхийн ирээр за битүүрийн харилцаа ер нь нэг ийм юм байна да. Би ер нь тэр хүнд хайртай юм байна да. Би тэр хүнд юу хайргүй юм байна да гэдэг ч юм уу. Эсвэл энэ харилцаан дээр би ийм алдаа гаргаад байсан юм байна. Энэ харилцаан дээр ингэх ёстой байсан юм байна. Нөгөөний алдаа дутагдал ийм байсан юм байна. Тэрийг би ингэж ойлгох ёстой байсан юм байна гэд ингээд харилцаагаа айгу ингээд зөвөр харж яана. Яг ямар ч ингээд юм сэтгэл хөдлөл оролцуулахгүйгээр яг нэг юм шударгаар, логикоор за ямар ч нэг тийм хэтрүүлэггүйгээр яг бодит байдлыг олж харж чадж байна гэж бол харагдчих байна. Тэгээд бодит байдлыг харнаа гэдэг чинь бол энэ харилцааны сул тал болон давуу тал ирээдүйтэй эсэх гэдгийг ч гэсэн та бүгд маань ер нь бол тооцоолоод харж чадж байгаа гэж бол гарч ирлээ. За тэгээд ерөөхдөө энэ энерги шалгалтанд тохирч байх юм бол дараагийнхаа хэсэг рүүгээ ороорой гэж хэлмээр байна. За тэгээд таны зүгээс энэ харилцаанаас яг юу хүсэж байгаа вэ гэхлээр тэр хүнийг контролддог тэ тэр зуршил гэх үү одоо тэр зан чанар гэх үү ер нь тэр хүнийг контролдод байна гэдэг чинь ер нь бол би биендээ итгэхгүй байгаад байна гэдгийг бол харагдаж байгаа. Тэгээ нөгөөндөө итгэхгүй байгаадаа учраас илүү нэг юм айцсандаа жохон гэд автаад гэдэг юм уу хэд ургуулж бодолтой автаад ерөөд бол тэр хүнийг айгүй контролддог. Одоо эрх чөлөөг нь боох, гаргаж оруулахгүй байх, бүх үйлдэлээ хаана явж байгаагаа мэддэг гэх мэтчлэн ерөнхийдөө бол та бүгд ойлгож байх гэж бодож байна. Тэр хүний бол хит хяндаг тэр байдлаа ерөнхийдөө бол тавьж явуулахыг хүсэж байгаа гэж бол 3 дугаар бүлийнхэн харагдаж байна. Тэгээд энэ хүнтэйгээ ерөнхийдөө бол хуримлах гэр бүлийн харилцаанд орох эсвэл гэр бүлийн аль хэдийн болцсон бол гэр бүлийн харилцаагаа авч үлдэх
хүсэж байна. За тэгээд энэ харилцааг ерөнхийдөө болвол яг чин сэтгэлийн үнэн бас юм хайр биш юм болоо да гэж бас заримдаа эргэлзэж байгаа үе байна. Тэгээд энэ харилцаан дээр аль болох нэг юм хөнгөн байхыг хүсэж байна. Нэг юм хүндтэй ингээд би биендээ итгэхгүй, маргалцсан, үл ойлголцсон, хэрүүл маргаантай гэдэг ч юм уу, би бинийг хүндлэхгүй гэдэг ч юм уу, нэг тийм ширүүн биш, аль болох юм хүүхдүүд шиг, юм хөнгөн, найзууд шиг ийм харилцааг та энэ харилцаас хүсэж байгаа гэж бол гарч ирж байна. Тэр нь энэ үнтэй найзууд болно гэсэн үг биш. Ер нь хоёрын харилцаа нэг юм эрүүл, хөнгөн, тэгэл ингээл ийм хөвчлөлтөө би бинийг хүндэлсэн ийм нэг юм хөнгөн юу ч бодохгүй би биндээ эрхлээл гэдэг ч юм уу тийм харилцааг ер нь бол хүсээд байгаа гэж бол харагдаж байна. Тэгээд яаж ч юм энэ хүндээ бас нэг тийм 100% итгэж чадахгүй л байгаа тань л та. Жинхэнэ хайр доошоо гарч ирээд соул мэдээ харилцааг өөртөө татах гэдэг карт бас доошоо гарч ирж байна. Тэгэхээр энэ хүнийг та бас заримдаа биас энэ хүнтэй байх ёсгүй юм болоо да гэсэн юм эргэлзээ ялцчихгүй орж ирээд идэм байх танд. Тэгэхээр магадгүй энэ хүн маань одоо чин сэтгэлийн хайр багасаа гэж хүсэж байна те. Эсвэл бүр үнэхээр юм соул мэдээ харилцаатай хүнийг өөртөө бас гарч ирээсэ гэж хүсэж байгаа гэж бол харагдаж байна. За одоо харин таны бодож байгаа харилцаа холбоогүй байгаа тэр хүн таны талаар ямар бодол мэдрэмжтэй байгаа вэ гэдэг дээр энэ харилцаан дээр ер нь илүү нэг юм яарахгүйгээр нэлээд юм нухацтай шийдвэр гаргахыг хүсэж байгаа. За хэвээр уучлаарай. Тэгээд ер нь бол нэлээд ингэж нухацтай, яаралгүйгээр за одоо эвлэрээ гэл ингээл асуудлаа ингээд өөрийн чинь одоо дотоод асуудал тэр хүний ч дотоод асуудлаа ингээд шийдэхгүйгээр шууд ингээд эвлэрээ гэхээсээ илүүтэйгээр энэ харилцаагаа нэлээд нухацтай бодож үзээд битээр яавал илүү эрүүл харилцаанд, яавал илүү хаалгандуулаа, яавал илүү тайван харилцаанд байх вэ гэдгийг нэлээд бодож нэлээд яаралгүйгээр шийдвэр гаргахыг хүсэж байгаа. За тэгээд ерөнхийдөө болвол би энэ харилцаанаас яг юу хүсэж байна вэ гэдгийг ойлгохыг хүсэж байгаа гэж бол гарч ирж байна. Тэгэхээр тэрийг мэдэхгүй л байгаа юм байна л та. За би энэ харилцаагаа ер нь бол гэр бүл болох гээд байгаа юм уу? Эсвэл одоо ингээд аж амьдралаа дэвшлүүлж байгаад, ер нь ажиллаж байгаад дараа нь шийдвэрийг гаргана гэж бодоод байгаа юм уу? Эсвэл яг одоо би энэ хүнтэй урт хугацааны ирээдүй хараад ямар ч асуудал тулгарч исэн би ингээд тэсэж төвчээд өнгөрөөнөө гэдэг тэр шийдвэрээ ер нь бол одоо айвуух бодож байгаа. Би энэ хүнтэй яг ямар статустай харилцаатай байх юм бэ гэдгийг буюу 3 дахь бүлгийнхэнтэй одоо найз бүсгүй, сүйт бүсгүй, сүйт залуу, найз залуу те эсвэл эхнэр нөхөр аль харилцаанд ер нь болох юм бэ гэдгийг ер нь бол аюун хугацтай бодож байгаа гэж бол харагдаж байна. За тэгээд 5-ын сэлэм дэше гарч ирж байна гэхлээр ер нь бол яг нэг юм маргаан дээр болвол бас юм ялах хүсэлтэй байна. Миний зүг байсан штэ. Миний харж байгаа үнцэг айгу зүг штэ. 3 дахь бүлгийнхний үнцэг арай л юм тууширсан байгаа юм шүү. Арай л өөрөөхөө зүтгээд байгаа юм шүү. Миний зүг гэдэг нэг тийм байр суураасаа бол ер нь буулт бол хийгээгүй байна. Тэгэхээр ер нь бол миний зүг байсан гэдэг тийм бардам зан бол ер нь бол байгаа даа л гэж бол харагдаж байна. За тэгээд Chariot доошоо харж гарч гисэн гэхлээр одоо түрүүн би бас хэлсэн шүү дээ. Энэ хүн өөртөө чинь яг ямар статусын харилцаатай байх вэ гэдгийг нэлээд нухацтай бодож байгаа. Гэхдээ яг одоо энэ хүний хувьд бол тэр шийдвэрийг бол гаргаагүй байна. Тийм таныг бол одоо ингээд эхнэрээ болгоно, нөхрөө болгоно яг нэг тийм статуст битээр харилцаатай байна гэдгийг хараахан шийдээгүй. За тэгээд магадгүй энэ хүн бас энийгээ бас шийдэхийг өөрийгөө бас аяг өгчлээд байгаа л харагдаж байна. Тэгээд яг одоо бол би эвлэл найрамдлыг хийхээр гэдэг юм уу одоо 3 дахь бүлгийн дээр яг очиж ингээд
эвлэрээ гэд уучлахгүй хад бол яг бэлэн биш байна. Би илүү нухацтай энэ харилцаанд илүү нухацтай ханднаа гэсэн байр суурьтай байна. За би одоо санаж байгаа юм чинь, за би тэр хүний угаасаа мартаж чадахгүй юм чинь гэж юу нь бол хөнгөн хандахгүй байна. Илүү нухацтай хандаад за ер нь бол энэ харилцаагаа яах вэ гэдгийг одоо дуусгах уу, эсвэл одоо бүр ингээд гэр бүлийн харилцаа болох уу гэдгийг нэлээд нухацтай бодож байгаа. Шийдвэр гаргаад очно гэсэн байр суурьтай байна. За тэгээд тэр хүний хувьд энэ харилцаан дээр ямар байр суурьтай байгаа вэ? Ихэр урт хугацааны ирээдүй харж байгаа вэ гэдэг дээр World Card төсвөлтөн Knight of Cups гарсан баа. За тэгэхээр ерөнхийдөө болвол энэ харилцаанаас бол маш олон зүйлийг ингээд сурж байгаа гэх юм уу, сургамж өгж байгаа. За би ер нь тийм ээ одоо гэр бүл болоход бэлэн үү? Гэр бүлийн харилцаагаа авч явахад би бэлэн үү? Би ер нь хин юм бэ гэдэг ч юм уу тий. Бараг ингээд өөрийгөө ч энэ хүн бараг ойлгоогүй, таниагүй явж исэн байгаа хгүй. Тэгэнгუთ тантай ингээд уулзаад харилцаанд орсон чинь би чинь бараг өөрийгөө ч мэддгүй юм байна. Би чинь ийм сул талтай юм байна. Би чинь ийм давуу талтай юм байна. Ирээдүйд бид хоёр гэр бүл болвол би одоо манлайлж авч чадах юм уу гэдэг ч юм уу. Нилээ ингээд нэг юм өөрийгөө ингээд танихад айгүй тусалж байгаа харилцаа гэж бол бодож байна. Тэгээд ер нь бол ингээд урсгалаараа л ер нь бол явж исэн байгаа байхгүй. Өмнөх харилцаануудад бол тэгэл ингээд урсгалаараа ингээд амар гоё байгаа л те. Ингээд нэг юм зугаатай байгаа л нэг тийм хариуцлага үүрхгүйгээр явж исэн бол энэ харилцаа яагаад ч юм ингээд чи хариуцлага үүрэх ёстой, илүү нухацтай хандах ёстой гэдгийг энэ хүнд ойлгуулсан учраас нэлээд юм өөрөлөг өнгөх чухал шийдвэр гаргахад нь ингээд нэг юм түхэн болсон юм харилцаа л гэж бодож байна л доо. Тийм. Яг нэг өөрийг нь өсвөр наснаас нас бий гүйтсэн тэр өсөлт хөгжилт рүү аваачиж байгаа юм шиг. За чи бол одоо ингээд том хүн шиг бие дааж шийдвэр гаргах цаг чи ирсэн гэж байгаа юм шиг. Энэ хүнийг бол айгүй нэг тийм нэлийн челленж хийсэн л байна л да таны хувьд бол. Тэгээд тэр нь бол буруу бол ерөөсөө биш, энэ хүнд харинч тусалж байгаа. Тэгээд энэ хүний яг одоо урт хугацааны ирээдүйг харж гэнэ үү гэдэг дээр болохоор яг өөрлөгөл өнгөж орж ийн л доо. Тэгээ яг одоо бол би ганцаараа байж яах их талаараа би шийдвэрээ гаргамаар байна гэд магадгүй цухтаасан байдалтай ер нь бол байна. Тэгээд заримдаа ингээд нэг өөрийнхөө сул талтай эвлэрч чадахгүй өөрийгөө өмөрөө цухтааж байгаа байдал байна. Тэгсэнээсээ дотроо сул талтайгаа эвлэрч чадахгүй эморч байгаа үеийн хүнд бас байна. Тэгээд ажил карьер дээр мөнгө санхүү дээрээ би анхаарах хэрэгтэй байна гэдгийг энэ хүн бас айгүй ойлгосон байна. Тэгээд үнэхээр романтик амьдрал гэдэг юм уу, хоёрын харилцаа ер нь урт хугацаанд үргэлжлэе, гэр бүл болёо өнтер гэж энэ хүн ерөөхдөө бол бас ер нь бол бодоогүйш бодсон л байна л да. За би ингээд ер нь энэ хүнтэй урт хугацааны ирээдүйд харж байгаа бол санхүү мөнгө ажил карьер дээр анхаарах болохгүй юм байна гэдгийг энэ хүн ойлгоод тэгээд айгүй тэр байдал дээр айгүй анхаарч эхэлж байгаа гэж бол харагдчихээн. Тэгэхээр энэ хүн бас яг ямар байр суурь шийдвэр гаргах нь гэдэг байдлаас шалтгаалаад тантай бол ерөнхийдөө урт хугацааны ирээдүй харах уу үгүй гэдгийг шалтгаалнаа. Гэхдээ энэ дээр бол таны буруу бол ерөөсөө нэг байхгүй байна. Гэхдээ та бас аягүй хөрх өөрийнхөө контролдох тэр тий биенийг бас жоо хязгаарлаад идэх тэр зүйлээ би дутагдлаас асъя гэдээ ойлгоцсон байна тий. Тэгээ энэ хүний хувьд бол харин ч бүр дараагийн ингээд том алхамд нь ороход та харин тус нэмэр болсон байна. Тэгээд энэ хүн чинь бол ойлгоод нэг юм одоо юу юм бэ, нэг юм челленж хийгээд тэр челленжээ даваад гараад ирэх юм бол энэ харилцаан дээр нэлээд урт хугацааны ирээдүг харах гэдэг. Энээсээ гарч чадахгүй энэ нэг сэтгэл зүйн айдас төвшөр өөртөө итгэлгүй байдалтай идэгдчих юм бол харин жоох энэ харилцаан дээр урт хугацааны ирээдүг харж чадахгүй байх гэдэг. Тэгээ яг одоо бол за би ганцаараа бай. Энэ харилцааны талаар ер нь бодъё. Би ер нь цаашаа урт хугацааны харилцааг авч явах чадвартай хүн үү? Санхүү мөнгө ажил карьер юу болж байгаа вэ гэдгийг одоо бол анхаармаар байна. Гэхдээ тань руу бол юм романтик үйлдэл хийх, холбоо барих,
санаж байгаа тийм мэдрэмж бол ялцчихгүй байгаа. Тэгэхээр урт хугацааны ирээдүй болвол энэ хүний чинь сэтгэл зүйгээс амар хамаарах гэдэг байна. Санхүүгийн дарамт, ажил карьер, одоо өөрийнхөө тэр айдсаа даваад гараад ирэх юм бол энэ дээр бол урт хугацааны ирээдүй харах гэдэг. Өөрийнхөө тэр нэг сул талдаа буугаад өгөх юм бол харин энэ хүн бол энэ харилцаанаар бол ирээдүй харахгүйгээр цаашаа ер нь бол цухтагаа гэх юм уу та сул талдаа дийлэгдээд явчих гэдэг харагдаж байна. За тэгээ энэ хүний зүгээс өөртөө чинь холбоо барих уу гэдэг дээр за өнгөрсний талаар маш их зүйлийг бодож байна. Өнгөрсөнд хийсэн алдаа энэ та баг энэ хүнийг ухаантай болгоцсон, баг ухаарлцсан юм шүү дээ. Нилээн нухацтай, нилээн бас ингэж баг хуршиг би ч одоо нэрээ хиттэй билээдээ. Одоо нэрээ эн чинь чухал хариуцлага өгөх цаг нь ирсэн байна гэдэг нилээн бас ухааруулахад хүргэжээ. Тэгээд өнгөрсөнд би юу нэг хайнга явжээ. Өөртөө ажил карьертай мөнгө санхүүтэй энэ анхаараагүй байна. Өөрийнхөө сэтгэл зүйдээ ч анхаараагүй байна гэд хуршиулээ гэд нилээ өөрөө өөрлөгөө дутагшаа орж гинөө. Тэгээ ер нь бол бүр дахин гарч ирээд байгаа хгүй энэ дээр харимт доошоо тэгээд энэ дээр 900-аас дээш гарч ирж байгаа гэхэлэр түр хугацаанд би ганцаараа баймаар байна. Би нэмэрлээ гэх юм уу нэг юм сэтгэл зүйн асуудлаа ер нь давж гарч ирэхэд надад хугацаа хэрэгтэй. Тэр хугацааг минь олгооч ээ. Тэгээ би яг одоо бол өөртөө итгэлгүй байна. Би өөрийгөө үнэлж чадахгүй байна. Тэгээд энэ харилцаагаа би яг ямар статуст оруулахаа би мэдэхгүй шийдвэр гаргаагүй. Тийм учраас надад хугацаа өгөөч ээ гэсэн л яг бодолтой байна. Тэгэхээр энэ хүн бол ерөнхийдөө хугацааны ер нь бол удаашрж байгаа. Тэгээд 1-3 сарын дотор бол энэ хүн бол холбоо барьж одоо нэг эргэлзээгээ даван туулаад гарч иж чадах юм бол холбоо барьнаа гэж бол гарч ирсэн байгаа. За тэгээд энэ уршлага маань бол нэмэлттэй байгаа да. Нэмэлтээр энэ харилцаа цаашдаа өргөжлөх үү? За тэгээд өргөжлөхүүл яаж өргөжлөх вэ? Энэ харилцааны ирээдүй юу байх вэ? За энэ харилцаа өргөжлөе гэж бодоход 3 дугаар бүлгийнхэн маань хостоо яаж харилцвал хоёрын хувьд илүү ингээд нэг юм үл ойлголцол багтай, илүү эрүүл, нэг юм тэнцвэртэй харилцааг авч явах вэ гэдгийг тэр арга замыг хамтдаа харна. За тэгээд яг одоо таны харилцаа холбоогүй байгаа хүн танд юу хэлхийг хүсэж байна вэ? Хэлэх үгийг хамтдаа харнаа. Тэгээд нэмэлтийг авахыг хүсэж ивэл гэрэл тараад 2025 гэдэг Instagram хуудасаар тэр уншлагын нэмэлтийг авъя гэд нэрийг бичээд чат бичээрэй. Тэгээд энэ хүртэл уншлагынаас сонсон та бүгдтэй маш их баярлалаа. Тэгээд лайк, subscribe дараарай. Тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй, оройг сайхан өнгөрүүлээрэй. Баяр таа.